Багнууруудын сүнстэй газар. Багнууруудын захад Монгол гэрт Шагаа гэх залуу дүүгийн хамт амьдардаг байв. Багнуурын үг хэсгэн бусад хэсгээс арай наамгүй шөнө бүр дуу шүүхтэй газар. Шагаа ихэвчлэн орой ажлаас ирээд дүүтэй хамт хоол идэж телевиз үзэн суух дуртай. Гэхдээ тэдний ойр орчим нь сүнстэй гэдгээрээ нутгийн хүмүүсийн дунд ам дамжин яригддаг байлаа. Хэнийг нь хэлэхдээ шөнөөрөө болохоор гудамны гэрэлт хүлэг өөрөө өнтөрч хүн алхаж байгаа мэд сонсогддог гэлцдэг. Шагаа үнийг инээдмийн зүйл гэж бодон ерөөсөө хойшоодаггүй байв. Нэг шөнө Шагаа дүүтэйгээ орой унтахаар бэлдэж байтал тог гинэт тасрав. Тог тасрахад гэрэн бүрэн харанхуй болж дүү найсандаа "Хөө, сүнс" гэж дуурахад Шагаач бас тахан зүрхэн төгсгийв. Тооноор тусах сарны гэрэлт гинэт хаалганы ойролцоох сүйдрүүдэлж эхэллээ. Шагаа сандран утасныхаа гэрлийг асаах гэж оролдол. Утас нь асаагүй. Үүний дараа хаалгыг хүн зөхөх мэт дугуйн түүгчийг нь тайлах гэж байгаа мэдрэмж төрж эхлэв. Шагаа сандран дүүгээ тэрч хаалга руу яартайгүй чан атгсан ч хаалга балбах чимээ нэмэгцээр байв. Энэ үед гинэт зурагт насаж аимшигтай шаардлагасан чимээ гарч эхлэв. Хоёул сандан зурагт руу харахад хавхар хүн өөдөөс нь ширт зөксөн байх шиг санагдав. Дүүн чарлаад уйлж эхэлсэн. Шагаач айд сандран дүүгээ тэрэн хаалгыг хүчтэй түлхэн гарч гүйсэн боловч нөгөө хар юм нь яг л араас нь тэднийг дагаж байв. Айд сандарсандаа хажуу айлын хаалгыг түлхэн гэрт нь яваад орчих. Уг айлын өвгийн хоёр сандран босож гэрлээ асаа хинбэ гэж дуурахад хүний чимээс сонссон хоёр айцаад арч тайвширх шиг боллоо. Гэхдээ тэдний дотор айц нь үлдсэн хിവэр байв. Өглөөний нар мантахад Шагаа дүүтэйгээ нэг тэрсээр тас тэрэлтэн хөвтөж байв. Уг айлын эмгэн хоёр энэ сүнсийг навж өгүүлсэн. Нэг өтсөн айлыгаа 3 хоног айлгаж 4 дахь хоног дээр хин нэгнийх нь амийг авах гэж оролддог хэлцдэг. Тоор одоо энд байх хэрэг юм. Бушуухан нүү гэж хэлв. Шагаа чихний өдрийн аим шиг мэдэрсэн тул тэр өдөртөө дүүгээ дагуулan яаралтай нүчв. Хэд хоногоос ирж уг хашааг нэгэн гэр бүлд заран Улаанбаатар хот руу нүүсэн гэдэг. Хэдэн жилийн дараа сонив зандаа хөтлөгтөн хуучин гэрээс сүрглэж үзэхэд өнөөх газрыг нь авсан айлын баг хүүхэд нь бурхан болсон гэдгийг